За энэ удаагийн заах хичээл бол ойлгомжтой хөдөлгөөн. За ойлгомжтой хөдөлгөөний хувьд хэдүүлээ. Агуулгын хувьд шилжүүлэгчийн хөдөлгөөн. За ойлгомжтой хөдөлгөөнийг A, B, C гэж ангилж үзнэ. За хамгийн сүүлд нь тухайн ойлгомжтой хөдөлгөөнийхөө бүтцийг аншийн хөдөлгөөнд татах үндсэн нөхцлүүдийг үзнэ гэсэн үг. За ингээд хамгийн ихэнд ойлгомжтой хөдөлгөөнийг үзгээс өмнө бид бүхэн шилжүүлэгчийн хөдөлгөөн гэдэг зүйлийг мэддэг байх ёстой. За яг шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж яг юу хэлдэг юм бэ? Тэ? Шилжүүлэгчийн хөдөлгөөн яаж батлагддаг юм бэ гэсэн энэ зүйлийг мэддэг байх ёстой. За тэгэхээр бол шилжүүлэгчийн хөдөлгөөний үндсэн ойлголтыг хэдүүлээ авъя л та. За шилжүүлэгчийн хөдөлгөөн бол огцсон ийм өсөлт хийсэн ийм хөдөлгөөн байдаг гэсэн үг. Огцсон өссөн. За жишээ нь хэдүүлээ яг энэ өмнөх энэ жишээнээс үзвэл үндсэн хөдөлгөөн энийг pullback хөдөлгөөн гэж үзнэ. Тэгээд огцсон ийм өсөлт хийсэн ийм хөдөлгөөнийг шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж үзнэ. За бид бүхэн шилжүүлэгчийн хөдөлгөөнийг татахдаа тухайн үндсэн хөдөлгөөн эхлээд pullback хийгээд огцсон өсөөд буцаад унж байгаа. Буюу энэ огцсон өсөлт эхэлсэн энэ цэгийг хамгийн огцсон өсөлтийг хийгээд буцаад том унж байгаа энэ уналтын хөдөлгөөнтэй холбоно гэсэн үг. Нэгсэндээ энэ лов цэгийг энэ хай цэгтэй холбож татаад шилжүүлэгчийн хөдөлгөөнийг олчихно гэсэн үг. За хамгийн мухалт. За тэгэнгүүт бүгд утасныхаа дууг хаачих тий. Окей. Зааш. За тэгэнгүүт шилжүүлэгчийн хөдөлгөөнийг бид бүхэн нэг чеклэж. За шилжүүлэгчийн хөдөлгөөнийг бид бүхэн ингэж болно. За яагаад шилжүүлэгчийн хөдөлгөөнийг олж байгаа юм бэ гэвэл одоо жишээ нь ийм зах зээлд маш олон бүтээгдэхүүн нийлүүлэгдлээ л дээ. Мянган бүтээгдэхүүн нийлүүлэгдлээ. За мянган бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэх үед бид бүхэн мянган бүтээгдэхүүний дундаж үнийг олдог тийм. Дундаж үнийг олдог. За тэгвэл энэ дундаж үнийг бид бүхэн волюм гэдэг зүйлийн тусламжтай хэмжиж олохоос илүү шууд энэ огцон өсөж байгаа энэ уналтын хөдөлгөөний дундаж үнийг олчиж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө яагаад дундаж үнийг олдох юм бэ гэвэл альва нэгэн бүтээгдэхүүн хамгийн их давтагдж байгаа зүйлийг дундаж үн гэж хэлээд байгаа шүү дээ. Нийлүүлээд хуваачиж байгаа тийм. Окей. Тийшгээд юм чи. Тэгвэл бид бүхэн дундажийг бол шууд ингээд илүү ойлгомжтой олчихно гэсэн үг. За тэгвэл шилжүүлэгчийн хөдөлгөөнийг ингээд олчлоо. Тэ? За шилжүүлэгчийн хөдөлгөөнийг олоод байгаа үндсэн шалтгаан яг юу юм бэ? Яах гэж бидэд шилжүүлэгчийн хөдөлгөөнийг олоод байгаа юм бэ гэдэг зүйлийг хэдүүлээ үзье. За шилжүүлэгчийн хөдөлгөөн бол үндсэндээ нэг ийм хөдөлгөөн байна гэдэг хэдүүлээ. Сая өмнөх жишээнд бол үзлээ те. За шилжүүлэгчийн хөдөлгөөнийг үндсэн олж байгаа шалтгаан бол бид бүхэн энэ үндсэн бүтцийг л олоод байгаа байхгүй. Энэ үндсэн бүтц. Тэгээ энэ бүтц яаж үүсэж байгаа юм бэ гэвэл үндсэн хөдөлгөөн, pullback-ийн хөдөлгөөн, энэ огцом шилжүүлэгчийн хөдөлгөөн, энэ pullback-ийн хөдөлгөөн. Эхлээд шилжүүлэгчийн хөдөлгөөнийг олоод татчихна. Шилжүүлэгчийн хөдөлгөөний нэгэн цэгийг хэдүүлээ олоод татчихна. Нэгэн цэгийг. За тэгвэл энэ шилжүүлэгчийн хөдөлгөөний нэгэн цэгтэй энэ үндсэн хөдөлгөөний нэгэн цэгийг давхцуулаад татна гэсэн үг. Яг тэгшин давхцуулаад татна. Ингэжээж бидэд нөгөө ийм тэгшимийг олж байгаа. Тэгшин. За тэгвэл энд ингэ бичсэн байгаа байхгүй. Шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж юу хэлдэг юм бэ те? Аншийн хөдөлгөөнийг бол ийм явж байгаа аншийн хөдөлгөөнийг энийг бол бүс гэж үзээд байгаа юм. А бүс, энийг нь Б бүс. За тэгвэл тухайн аншийн хөдөлгөөн А бүсэд явж исэн бол энэ А бүсэд явж исэн бол дээшээ огцсон шилжээд Б бүсийн хөдөлгөөн болно. За тэгвэл энэ Б бүстэй шилжсэн тохиолдолд үндсэн энэ цэгийг заавал шалгана л гэсэн үг. Үндсэндээ ийм ойлголт. За ийм байна. За шилжүүлэгчийн хөдөлгөөний хай болон лов цэгүүдэд эвдсэн эвдүүлсэн хөдөлгөөн үүснэ гэж байна тийм. За энэ нь юу хэлж байгаа юм бэ гэвэл шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж үзээд байгаа энэ хөдөлгөөний лов болон хай цэгүүдэд эвдсэн эвдүүлсэн хөдөлгөөн үүснэ гэдэг нь нэгсэндөө ийм огцом томох уналтууд байна л гэсэн санаа. Маш ийм огцом унжих хэвээр хөдөлгөөнүүд. Бид шилжүүлэгчийн хөдөлгөөнийг татахдаа ийм хөдөлгөөн явах үед нь ихэнх нь эндээс нь татчихдаг тийм. За магадгүй энд нэг ийм хөдөлгөөн явуулчихлаа. Тэгэнгүүт энэ уналтыг л нийтэд нь шилжүүлэгч гэж үзнэ гэсэн үг байхгүй.
За энийг л хэлээд. За тэгээд ойлгомжтой хөдөлгөөнийг мэдээж татвал яг ийм хөдөлгөөнийг ойлгомжтой хөдөлгөөн гэж хэлнэ. Ханшийн хөдөлгөөнд бол хэдүүлээ одоо ийм бүтцийг хайж байгаа. Техник шинжилгээ гэдэг зүйлийг хэдүүлээ хийж байгаа тийм. За техник шинжилгээ юуг судалдаг юм бэ гэвэл давтамжийг л судлаад байгаа гэсэн. За нэгсэндөө бид бүхэнд өмнө нэг ийм одоо түүх яг ингэж явсан байна. Дахиад нэг энүүтэй ижилхэн зүйл явлаа тий. За тэгвэл энэ зүйл энчээ давтагдана л гэсэн үг. Энийг маш ойлгомжтой хэлүүлье. За тэгвэл бид бүхэнд ийм нэг бүтэц яваад байгаа юм байна. Энэ бүтэц дахиад явхад давтагдана л гэсэн үг байхгүй. За ойлгомжтой хөдөлгөөнийг татвал энийг нь хэдүүлээ уншъя. Хамгийн ихний энэ хөдөлж байгаа хөдөлгөөнийг үндсэн хөдөлгөөн гэж үзнэ. Энийг pullback-ийн хөдөлгөөн гэж үзнэ. Энэ огцон өссөн хөдөлгөөнийг энийг шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж үзнэ. Энийг нь pullback гэж үзнэ. Тэгээд хэмжээсийн гүйцэлт гэж үзнэ гэсэн. За ойлгомжтой хөдөлгөөн бол нэг ийм үндсэн бүтцүүдээс үүсдэг байна. За ихэнхдээ хүмүүсийн алддаг алдаанууд юу байдаг вэ гэвэл шилжүүлэгчийн хөдөлгөөний нэгэн цэг энд үүсэт байна. Яг энэ төвшөнд үүсэж байна. Шилжүүлэгчийн хөдөлгөөний нэгэн цэг энд үүсээд байхад үндсэн хөдөлгөөний нэгэн цэгийг доош нь авч яадаг. Энэтэй холбооч ч юм уу те. Тэгж авахгүй. Бид өхөн бол шилжүүлэгчийн хөдөлгөөний нэгэн цэгийг үндсэн хөдөлгөөний нэгэн цэгтэй заавал давхцуулаад татна гэсэн. За эсвэл дээшлүүлээд авдаг ч юм уу те. Ийм алдаануудыг их нь хийдэг. Тийм биш. Тухайн ойлгомжтой хөдөлгөөнийг татж байгаа тохиолдолд шилжүүлэгчийн хөдөлгөөний нэгэн цэгийг олж авсан л бол үндсэн хөдөлгөөний нэгэн цэгийг 100% давхцуулж татна гэсэн. За тэгэнгүүт ийм ойлгомжтой бүтц үүснэ. Нэгсэндөө шилжүүлэгчийн хөдөлгөөний нэгэн цэгийг үндсэн хөдөлгөөний нэгэн цэгтээ давхцуулаад татах үед яг ийм ойлгомжтой хөдөлгөөн үүснэ. Энэ юу юм? Үндсэн хөдөлгөөн, энэ pullback-ийн хөдөлгөөн, энэ шилжүүлэгчийн хөдөлгөөн, энэ pullback-ийн хөдөлгөөн, эндээс дээшийг явж байгаа энэ хөдөлгөөнийг хэмжээсийн гүйцэл гэж хэлнэ. За ойлгомжтой хөдөлгөөн бол нэг ийм л хөдөлгөөний бүтцийг хэлж байгаа. За тэгвэл дахиад хэдүүлээ саяны бүтцийг үзье. Энэ үндсэн хөдөлгөөн, энэ pullback, энэ шилжүүлэгчийн хөдөлгөөн, энэ pullback. Одоо энэ pullback нэгэн цэгийг шалгаж өгсөн байна тийм. Шалгаж өгсөн байна. За ингээд шалгаж өгөх үед эндээс дээшээ үндсэн хэмжээ явна гэсэн. Үндсэн хэмжээ. За ийм байх нь. За хамгийн сүүлийн хөдөлгөөнийг нь үзье. За энэ тохиолдолд нэгэн цэгийг тухайн хөдөлгөөн маань эвдэж өгсөн байна. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback гэд нэгэн цэгийг эвдээд өгсөн. Эвдэж өгсөн үед үндсэн 0-оос 1 хэмжээ буюу энэ хэмжээ эндээс дээшээ явна гэсэн үг. Үндсэн хэмжээ ингэж явна. За ийм байх нь. Нэгсэндөө нэгэн цэгийг шалгах болон нэгэн цэгийг эвдэх үед үндсэн хэмжээ явдаг байх нэ. За нэгэн цэгээс дээшээгээ дуусчихвал хэмжээсийн гүйцэлд явна гэсэн үг. За уналтын хөдөлгөөнүүдийг хэдүүлээ маш товчхон үзье. Ойлгомжтой. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback хэмжээсийн гүйцэлд нэгэн цэгийн доотлолд орчхоо шууд явж байна. Окей. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback үндсэн хэмжээ. Уналтын хөдөлгөөн бол ийм байна гэсэн үг. Дахиад үзвэл үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback үндсэн хэмжээ гэсэн. За тэгэнгүүт нэг юм ойлгомжгүй зүйл ажиглагдчихж байгаа тийм. Бидэд ингээд pullback-ийн хөдөлгөөнийг олохдоо нэг нь энд дуусаад, нөгөөх нь энд дуусаад, эсвэл энд дуусаад яваад байна шүү дээ тийм. Яг окей энэ бүтцийг хэдүүл олж чадчихээн. Гэхдээ энэ pullback-ууд чи их ойлгомжгүй байгаа тийм. За энэ дундаа магадгүй энд ч юм уу, энд ч юм уу. Эсвэл энийг жоох эвдээд ч юм уу тийм. Дуустдаг гэсэн үг. Хэдүүлээгийн төгсгөлд үзэх хичээлүүд бол дан энэ pullback-ийн хөдөлгөөнтэй ажиллана. За энийг яг яаж болох юм бэ тийм. За энэ pullback энд дуусах гэдэг юм уу, энд дуусах юм уу, энд дуусах юм уу, энд дуусах юм уу. Яг аль төвшөнд дуусах юм бэ гэдгийг сүүлийн хичээлүүдэд үзнэ гэсэн. За одоо бид бүхэн бол үндсэн яг ийм ойлгомжтой хөдөлгөөнийг үзээд байгаа шалтгаан нь чигийг л олж байгаа гэсэн. За үндсэн ханшийн хөдөлгөөн бол ийм чигийн дагуу хөдлөх юм байна. Чиглэл дээшээ байна. Эсвэл энэ чиглэл доошоо байна гэдэг ийм л зүйлийг үзэж байгаа. За хэдүүлээ хэмжээ татъя. Маш товчхон. За эндээс үндсэн хөдөлгөөн явлаа. Энэ pullback хийлээ. Энэ ингээд шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа. Огцон өссөн хөдөлгөөн байна. Буцаад доошоо pullback татлаа. Энэ pullback-ийн хөдөлгөөн нь нэгэн цэгийн дээдлэлтэнд дуусч байгаа байхгүй. Одоо энэ нэгэн цэгийг шалгах биш
энэ нэгэн цэгийн дээдлэлд дуусчих гэсэн. За ингээд дууссан тохиолдолд хэмжээсийн гүйцэлд явнаа. Энэ саяны үздсэн бүтэц ингэж үүсэх нэ гэсэн. За одоо би шууд татаад явъя. Одоо энэ хөдөлгөөнүүдийг ингээд нүдэндээ дасгаад чэйжлэх ёстой гэсэн. За үндсэн хөдөлгөөн пулбэк, шилжүүлэгч пулбэк үндсэн хэмжээтэй. Энэ бол ойлгомжтой. Шууд явж байна. За дахиад татъя. Үндсэн хөдөлгөөн пулбэк, шилжүүлэгч пулбэк үндсэн хэмжээ. За энэний дунд бас алдаатай насны хөдөлгөөнүүд байгаа. Та эдсэн сүлд нь ажиглаад. За тэгэнгүүт ойлгомжтой хөдөлгөөнийг дахиад татъя хэдүүлээ. Татрах үед дахиад эндээс үндсэн хөдөлгөөн пулбэк, шилжүүлэгч пулбэк нь энэлүү дуусаад үндсэн хэмжээ хийсэн байна гэсэн. За тэгэнгүүт энэ үндсэн хөдөлгөөн гэж үзээд байгаа энийг яг яаж болоод байгаа юм бэ? Үндсэн хэмжээ гэдэг нь яг юу юм бэ гэдэг зүйлүүдийг үзье. Ханшийн хөдөлгөөн бол нэг юм уналтууд хийгээл явж байгаа шүү дээ. Эндээс доов гэдэг хүн нэг зүйлийг ажигласан нь тухайн ханшийн хөдөлгөөн унахтаа хамгийн доод нэг юм цэг хийж энийг нь лофт гэж хэлсэн бохгүй. Тэ? Доовын олч нэг ийм зүйл байгаа шүү дээ. За хамгийн дээд цэгийг нь юу гэх юм? За хай цэг чия. Тэ? Ингээл болоо. За жоох муухай чичил. За тэгэнгүүт энийг эвдвэл гоё даун чиглэл эхэлж чинь. Буцаад энийг ингээд эвдвэл авч чиглэл эхэлж байна гэдэг тийм л зүйл байхгүй. Гэтэл бидэд доовын унлыг ашиглаад ловыг нь бол чаддаггүй, хайг нь бол чаддаггүй гэвэл асуудал. Тэгээд зах зээл нэг жоохон идэвхгүй хөдөлдөг. Тэ? За энэ скийг нь accumulation гэж огцсон хөдлөө. Окей. Ийм л хөдөлгөөн идэг. За тэгэнгүүт энийг нь доов гэдэг хүн бол үндсэндээ ингээд нэг юм зах зээлд явж байгаа хөдөлгөөнийг ингээд томьёолцсон. Гэтэл энэ нь дахиад сешнтэйгээ уягдангууд юу гэдэг вүлээ? Азийн сешнд жоохон идэвхгүй хөдөлгөөн явуулдаг, гихмчл ингээд үздэг те бид. За тэгвэл доов гэдэг хүн бол үндсэндээ нэг ийм л зүйлийг ажиглаад олсон байх нэ. За тэгвэл эндээс хэдүүлээ нэг зүйлийг ойлгоё. Ханш өсөлт хийгээд хамгийн дээд хэсгийг хийдэг юм байна. Уналт хийгээд хамгийн доод хэсгийг хийдэг юм байна. За энэ бол ингээд шууд ханшийн хөдөлгөөнийг ажиглах үед ойлгомжтой болж байгаа зүйл шүү дээ. За тэгвэл энэ лов цэгээс дээш буцаад өсөлт явах нь өсөх нь. Буцаад унах нь. Тэгээ огцом өсөх нь шүү дээ. Энэ огцом энэ нэг өсөлтийн хөдөлгөөнийг шилжүүлэгч гэж үзээд байгаа байхгүй юу? Энэ огцом хөдөлгөөн явж ээж шилжүүлэгч үүснэ гэсэн. Буцаад доошоо хөдөлгөөн унлаа. Бид тэдэд энэ хөдөлгөөн үндсэн хөдөлгөөн болно гэсэн. Яг ийм бүтэц яваад дуусах үед энэ үндсэн хөдөлгөөн, энэ пулбэк, энэ шилжүүлэгчийн хөдөлгөөн, энэ пулбэк болно. За тэгэнгүүт яг ийм бүтэц явах үед нь энэ хөдөлгөөнийг яах вэ? Шилжүүлэгчийн хөдөлгөөнөө гэж татчихна. Энэ чинь шилжүүлэгч гэдэг. Дахиад эндээс нь авангуудаа энэ бол үндсэн хэмжээгээд нэгэн цэгүүдэд давхцуулаад татчихна гэсэн үг. Тэгээд энэ 0.1 гэсэн энэ юу вэ? Яг үндсэн хэмжээг дээшээ ингээд авна гэсэн үг байна. За үндсэн хэмжээ гэдэг зүйл бол 0-оос 1 гэж үзээд байгаа. Хэмжээг л үндсэн хэмжээ гэж хэлэх нь байна. Үндсэн хөдөлгөөн гэдэг зүйлийг яаж таних юм бэ гэвэл ханш унжгаад нэг юм ловцыг хийгээд буцаад өсөх. Энэ үйл явцаас л үндсэн энэ хөдөлгөөн эхэлдэг байх нэ гэсэн. За ингээ ойлгомжтой байх. За дахиад эндээс хөдөлгөөн үзүүл огцом унжгаад энд өссөн байна те. За үндсэн хөдөлгөөн пулбэк, шилжүүлэгч пулбэк хэмжээсийн гүйцэл жоохон ингээ явсан байна. За дахиад үндсэн хөдөлгөөн пулбэк, шилжүүлэгч пулбэк үндсэн хэмжээ явсан байна. Шилжүүлэгч үндсэн хоёрын хэмжээ нь адилхан байж байна. Одоо энэ зурган дээр шиг сүүлийн хэсэг бас ялгаагүй шилжүүлэгч шиг. Окей. За би бүх хичээл ингээд заагдаад дуусах үед асуултын хэсэг дахиад авна тий. Тэгэнгүүт би энэ бүгдийг заагаад дуусъя. За. Тэгээд асуултууд асууж болно гэсэн. За тэгэнгүүт энэ хөдөлгөөнийг хэдүүлээ хамтдаа үзье. Үндсэн хөдөлгөөн пулбэк, шилжүүлэгч пулбэк үндсэн хэмжээ. За яг би хэмжээсийн гүйцэл гэж үчдэг нь энэлүү очсон гэж үзсэн. Тэгэл хэмжээсийн гүйцэл гэсэн. Гэтэ энэ үндсэн хэмжээ гэж үчигдэн. За доошогоо явлаа. За тэгэнгүүт нөгөө огцом унжаасан энэ хөдөлгөөн одоо энэ үндсэн хэмжээ хийж байгаа хөдөлгөөн шүү дээ. Үндсэн хэмжээ. Үндсэн хэмжээ хийж байгаа энэ хөдөлгөөн унаад унжгаад эндээс ойж байгаа байхгүй. Тэ. Тэгэнгүүт бидэд энэ хаийг энэ лофттой холбоод шилжүүлэгч гэдээ татчихна гэсэн үг. Нийтэд нь. Энэ бол шилжүүлэгчийн хөдөлгөөн юм аа гэдэг. Тэгээ буцаа өсөх үед нь нөгөө үндсэн хэмжээ хийж байгаа хөдөлгөөн чинь дахиад шинэ хөдөлгөөнийг хийж гэнэ гэсэн үг байхгүй. Шилжүүлэгчийн хөдөлгөөн болж гэнэ гэсэн. Тэгвэл эндээс юг ойлгох нь? Үндсэн хэмжээ гэдэг хөдөлгөөн
дахиад шилжүүлэгчийн хөдөлгөөнийг хийж болдог байна гэсэн. Хүмүүс нөгөө асуухтаа ингээд нэг хөдөлгөөн ханаад дуусах үед нь одоо анчлаа гэж үзээд баядаад идэх байхгүй юу? Ловын болно гэдэг. Гэтэл эн чинь яг уу дахиад ингэдэг байна шүү дээ. Тэгээ бидэд бол чиглэлийн дагуу захиалга өгнө. Түүнээс нэг хэмжээ ханлаа гэд үүдөөс нь одоо бай болон сэл захиалга өгöd байхгүй гэсэн үг. За дахиад үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак үндсэн хэмжээсэн гүйцэл ханлаа. Хэмжээсэн гүйцэл ханангууд нь хэмжээ ханлаа гэд энийг сэлдэхгүй л гэсэн үг. Энэ яг уу ингэж явж болно гэсэн үг байхгүй юу? Ихэнх хүмүүсийн алддаг алдаа. За энийг би энэ хавьд уунгээ хүлээж ирсэн чинь шууд явчлаа. Явангууд нөгөө хэмжээсэн гүйцэл хансан чинь сэлдгээ сэлчдэг. Тэгээ нөгөөх нь өссөнгүүд дахиад стоплос цуглаад яваад идэх байхгүй. Тийм алдааг хэдүүлээ хийхгүй гэсэн үг. За одоо би товчхон гүйлгээд явъя. Үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак үндсэн хэмжээ. Энийг яг гой нүдэндээ тасгаад явах нь байна. Хэдүүлээ. За үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак үндсэн хэмжээ. Ийм л хөдөлгөөнүүдийн бүтцүүд явдаг байна. Үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак үндсэн хэмжээ ийм байна. Сайн ажиглана. За дахиад үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак үндсэн хэмжээ. Одоо энэ бидэд ажиглах ёстой зүйл бол энэ шилжүүлэгч хөдөлгөөн шүү. Энэ маш огцон хөдөлж байгаа. Ийм л хөдөлгөөний бүтэц байх ёстой. За дахиад шилжүүлэгч огцом явсан, пулбак татсан хэмжээсэн гүйцэл байна ч тийм. Энэ хөдөлгөөн. Маш сайн ажиглах нь. За дахиад үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак хэмжээсэн гүйцэл огцом явж байна тийм. За нэг ийм л хөдөлгөөнүүдийг олж таньдаг болно гэсэн. Дахиад үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак үндсэн хэмжээ эндээс доош ханлаа. Үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак хэмжээсэн гүйцэл доош ханлаа. Үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак үндсэн хэмжээ доош хансан байна. За дахиад үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак үндсэн хэмжээ. Энийг би бол мянган удаа давтуулна. Тэгжиж шийдвэрлээ ойлгоно. За дахиад энэ бүтцүүд явсан байна те. За би товчхон гүйлгэе. Одоо бол таад нүдэндээ тасах нь чухал. Бичлэг тавьж байгаа юм гэж гүйлгэж. За нүдэндээ тасгаад гол нь яг энэ шилжүүлэгчийн хөдөлгөөнийг яаж татсан байна гэдгийг аягуулсан ажиглана ш. Маш олон хөдөлгөөн байна л гэсэн үг те. Зах зээлд сайн ажиглал ийм байх нь байна. Ийм хөдөлгөөний бүтэц явдаг байх нь байна. Ийм байна. За одоо ажигласан баг те. Окей. За хэдүүлээ одоо тэгвэл саяны үздсэн мэдлэгээ баттгаад хамтдаа дасгал ажиллая. За эндээс хөдөлгөөн явж байна. Энэ үндсэн хөдөлгөөн, энэ пулбак, энэ шилжүүлэгчийн хөдөлгөөн, энэ пулбак. Эндээс нэг мэс өсөөд Б төвшөнд очих уу? Эсвэл доош унаад С төвшөнд очих уу? С юу? За үзье. За унсан байна те. Энэ юу лээ? Үндсэн хэмжээ те. За ийм байх нь. За дахиад үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак эндээс дэшээ юу доошоо юу? За дэш явсан байна. Энэ юу лээ? Үндсэн хэмжээ те. Окей. За үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак явсан. За би энийг илүү тодтох юм. За үндсэн хөдөлгөөн явлаа. Пулбак хийлээ. Шилжүүлэгч явлаа. Пулбак хийлээ. Үндсэн хэмжээ доошоо юу? Эсвэл үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак үндсэн хэмжээ дэш юу? За окей. За энэ тохиолдолд хэдүүлээ хамтдаа үзье. Юу явсан байна? За доошоогоо явсан байна те. Доошоогоо.
За яагаад доош явсан бэ гэдгийг хэдүүлээ үзье. Энэ шилжүүлэгчийн 8 баталгаа гэдэг хөдөлгөөнийг хэдүүлээ хамтдаа үзнэ. Одоо шилжүүлэгчийг ихэнх нь алдаж татна. Тэгмүүд энэ шилжүүлэгч яг яавал илүү баталгаатай байх юм бэ гэдгийг энэ баталгаануудыг үзнэ гэсэн үг. За тэгэнгүүт энэ шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж үзээд байгаа энэ хөдөлгөөн үндсэн хөдөлгөөн гэж үзээд байгаа энэ хөдөлгөөнөөс богино байна гэсэн. Энэ үндсэн энэ хөдөлгөөнөөс. За тэгэнгүүт энэ үндсэн хөдөлгөөний хэмжээг ногоон хэмжээ болгоод шилжүүлэгчийн хөдөлгөөний хэмжээг өмнө тэмдэглэсэн байна. Ингэнгүүт богино байна. Тэгээ ийм үед яадаг юм бэ гэвэл ойлгомжтой хөдөлгөөний явдаггүй юусдаг байна тийм. Бидэд ойлгомжтой хөдөлгөөнийг дан ингэж явна гэж боддог. Гэтэл энэ хөдөлгөөн яадаг байна вэ? Ингэж явдаг байна шүү дээ. Доошоо. Нөгөө энэ ловыг эвдээ өвчдөг байна тийм. Яавал ийм үе үүсдэг юм бэ гэвэл эхний баталгаа нь ийм байх нь гэсэн. Шилжүүлэгчийн хөдөлгөөн үндсэн хөдөлгөөнөөс богино байвал явахгүй нэ. За энд бол окей асуудал алга байна тийм. Үндсэн хөдөлгөөн бол хамаагүй богино. За эндээс хөдөлгөөн дээшээ юу доошоо юу? За дээшээгээ явсан байна үндсэн хэмжээ. За энэ төвшнгөөс агаас би юу агаас юу? Дээшээ. За дээшээ энэ юу лээ? Хэмжээсэн гүцэлт тийм. Окей. За эндээс нэгэн цэг шалгасан байна. Яг энэ төвшнгөөс дээш өсөх үү? Доош унах уу? Дээш. За үзье. Үндсэн хэмжээ дээш явсан байна. За энэ доош нэг явахд үндсэн хэмжээ хийгээгүй. Огцсон өсөд энэ төвшнгөөс доошоо юу? Дээш юу? Доош. За одоо үзье. Доош явсан байна. За эндээс дээш юу? Доош юу? Дээш юу те? За дээш явсан байна. За эндээс доош юу те? За доошоо эндээс доошоо. За одоо бол энийг сайн ажиглаж байгаа бох те. За дээш явсан байна. Би ингэхөө. За доош явсан байна. Эндээс. За доош явсан байна. Эндээс. Доошоо эндээс. За доош явсан байна. Эндээс. Доошоо. За одоо энэ жоохон сайнуудыг алгасч. Сэтлэхөө. Битэж байгаа. За ингээд нийт хичээлээ дүгний сая хэдүүлээ юу үзвэ гэдгээ. За ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн бол хэмжээтэй холбоотой хичээлийн хамгийн анхны хөдөлгөөн гэсэн үг. Үндсэндээ ойлгомжтой хөдөлгөөний тусламжтай юм чигийг олдно. Чиг үндсэн хэмжээ дээшээ явна. Ийм бүтэц явбал үндсэн хэмжээ доошоо явна гэсэн чигийн хөдөлгөөнийг олдог байна гэсэн. За ингээд чигийн хөдөлгөөнийг олох үед чиглэл нэг чигийнхаа дагуу энэ төвшин гэсэн олон төвшингүүдээс дуусч ирсэн. За энэ төвшингүүдийг яаж болдго юм бэ гэвэл эхний ээлжинд ойлгомжтой оног хөдөлгөөн гэдэг энэ хөдөлгөөний тусламжтай болно гэсэн. За толгойн тусгалын хөдөлгөөн бол мэдээж юм том яг ойлгомжтой хөдөлгөөнтэй ижилхэн бие даасан хөдөлгөөн байдаг. За тэгээ хэдүүлээ энэ зүйлийг үзэж дуусгаад цаг хугацаа гэдэг хичээлийг үзнэ. Одоо бол зөвхөн ийм босоод эргэлхийн дагуу байгаа үн гэдэг зүйлийг хэдүүлээ судлаад байгаа. Үн одоо ийм хөдөлгөөний бүтцийг хийж ивэл А гэсэн үнийн төвшнгөөс С гэсэн үнийн төвшөнд очино гэдэг ийм л зүйлийг судалж байгаа гэсэн үг. За тэгээд энэ А-гаас С гэсэн үнийн төвшөнд очихдоо хэдийн хугацаанд очих юм бэ гэдгийг цаг хугацааны тусламжтай үзнэ, мэддэг болно. За ингээд саяны үзсэн нийт ойлгомжтой хөдөлгөөнүүдийг маш товчхон танилцуулбал за эхний ээлжинд бидэд ойлгомжтой хөдөлгөөнийг үндсэн хөдөлгөөн, үндсэн хэмжээ, пулбэкийн хөдөлгөөн, шилжүүлэгчийн хөдөлгөөн, пулбэкийн хөдөлгөөн, хэмжээсийн үцэл гэсэн ийм хэсгүүдээс бүтнэ гэж үзэж байгаа. За ойлгомжтой хөдөлгөөнийг бол тухайн пулбэкээс шалтгаалаад ABC гэсэн төвшөнд бол хувааж үзэж байгаа. За үндсэндээ үндсэн хөдөлгөөн, пулбэк, шилжүүлэгчийн хөдөлгөөн яваад пулбэк нь нэгэн цэгийн дээд талд нь дуусчихвэл хэмжээсийн гүйцэл гэж үзнэ. Нэгэн цэгийг шалгаад дуусчихвэл үндсэн хэмжээ явна гэж үзнэ.
дахиад нэгэн цэгийг эвдээд дуусвал үндсэн хэмжээ явна гэж үзнэ гэсэн. За ойлгомжтой хөдөлгөөнийг бүтцээс нь шалтгаалаад ингэж үздэг байна. За эхний заах ойлгомжтой хөдөлгөөн бол инхүү дуслаа. За одоо асуулт асууж болно. Асуулт ойлгомжтой юу? Бүх сайн за. Асуусан. Сая A загвар дээр үндсэн хөдөлгөөн бишээ хэмжээсийн гүйцэл хангахгүй байна тийм. Сая зураг Хэмжээсийн гүйцэлтэй. ABC-г 3 загвар А за. Энэ чинь хэмжээсийн гүйцэлт гэж үздэг байхгүй нэг. Яг энд үндсэн хэмжээ хандахгүй байна гэж юу? Одоо үндсэн гэдэг нь одоо энэ хэмжээ юу? Энэ хэмжээ явж болно. Гэхдээ ихэнхдээ бас ингэж явдаг байгаад байдаг байхгүй. Тэгээ энийг хэдүүлээ толгон тусгалын хөдөлгөөнийг үзэнгүүд ойлгомжтой болчихно. Яагаад одоо энийг олоход хэцүү байдаг байхгүй. Ойлгомжтой хөдөлгөөнийг ингээд хэдүүлээ татаад пулбэкийн хөдөлгөөний нэг за энэ хайвлуу дуусвал сайн гэж үзэн шүү дээ. Яагаад вэ гэвэл эндээс баядах үед стоп-лосс энэ тавьж байгааз типи энд байхгүй. Ингээ бодоод үзэх үед бол типийн ийм жоохон тэгсний стоп-лосс нь ийм том болчиход байгаа байхгүй. Яаж ч утсан менежментийн хувьд бол болохгүй шүү дээ тий. Тэгэнгүүт энийг одоо стоп-лосс илүү багасгахын тулд бид бүхэнд энэ төвшөнд л унаад ялангуяа энэ лүү унаад өгвөл энд стоп-лосс тавиад энэ лүү типи тавихад яг болж байгаа байхгүй. Тэгмээс за тэгэнгүүт одоо яах вэ? Энэ хөдөлгөөнийг хүлээж ирсэн чинь шууд ингэ явчихж байгаа байхгүй. Тэгээ ийм үед нь яг яадаг юм бэ гэдгийг толон тусгалын хөдөлгөөнөөс хэдүүлээ үзнэ гэсэн үг. За юм байна. За одоо саяны нийт үздсэн мэдлгүүдэд баттгаад бактест хэдүүлээ хамтдаа хий.